тэмцээн ахилсан. 1-2. За хай зөвшнүүд минь. Тэгэхээр би гартай холбоотой аниме юу байдаг вүлээ гэд ер нь бодож үзлээ л дээ. Тэгсэж шимэгч тэгж өдгөрийн ангуучийн M2 санаанд орж байгаа хгүй юу. Тэг яагаад би гинт гарны талаар яриад байна вэ гэхээр өнөөдөр одоо ярих гэж байгаа аниме гартай холбоотой. Тийм учраас ингээ гар яриад байгаа юм. Тэгэхээр өнөөдөр та бүхэндээ Midoriгийн өдрүүд гээд маш хөөрхөн үнэхээр сонирхолтой хөгжилтэй анимыг 13 ангийн бүр бүтнээр нь ингээд нэгтгээд товчлоод ярьж өгөхөөр бэлдсэн байна. Тэгэхээр та нар үзэхэд бэлэн бол би ч бас ярихад бэлэн. Тийм. Манайхаа нэрээ Yuki Admin-ийнхаа Instagram хаягийг дагаад байж байгаарэ. Энэ байна. Тэгэхээр утгагүй giveaway зарлах учраас та нар маань бэлэн байж байгаарэ. Мөн манай хамтардаг K-Store дэлгүүрт маань маш олон төрлийн сонголттой аниме подвалкнууд ирсэн байгаа. Тэгээд нэгийг худалдан авах болгонд 5 пин шууд ингээ бэлгэнд өгч байгаа. Тэгэхээр энэ боломжоо ашиглаад манайхан бас подвалка аваад пингээ аваарэ. Тэгэд пинг бол тэгээ юун дээр ашиглаж болно шүү дээ. Гоё хөөрхөн цүнх мөхөн дээрээ хүртэл ингээд юу ачиж болно, чимгэлж болно. За тэгээд удахгүй биш. Яг одоо хэдүүлээ гайд руугаа орцгоё. Сакугадамо ахлах сургуулийн сурагч Савамура Сейжи бол галзуу нохох очтой. Түүнийг мэдгүй хүн байхгүй бөгөөд дөрийн баруун гараараа ямар ч өрсөлд өчөө хөлдөөс хөрүүлэх чадaltaй гэдэг. Гэхдээ хайр дурлалын тал дээр дандаа бүтлгүйддэг. Ямар сайндаа 20 охинд 20 удаа үерхэх санал тавиад бүгдэнд нь татгалцсан хариу авсан болохоор сэтгэл санаа хог цаашаа л агаал та. Ядж яхад ойр орчимд нь хаач явсан хосууд нэлуураад амар заяаг нь үзүүлэхгүй. Бүр олоогүй. Зовж ядж яхад хөршийнхэн жоохоо охин ирснэ. Яасан? Дахиад хаягдаа юу? Болохгүй бол надтай үргэлж хахаа гэж хэлүүлж хүүхэд нохойн дог болох жишээний. Өөрийгөө хайр дурлалын тал дээр азгүй дахиа гэдгээ тултал мэдэрсэн учраас баруун гартаа хүүхэлдээ хийгээд найз охинтой болд юм уу ухааны бодцсон ганцаараа гэртээ ойрлоод найз охин минь болооч гэсэн чинь хаа нэг тэгээс нэрээ юу гэдээ. За ёстой өөрийгөө жинхэнэ галзуурж байгаа юм байна да гэж бодсоо чи нөгөө хоолойн дахиж сонсогдоод болтгүй. Үнэхээр л хий юм сонсоод мэдрэл муутай олж байгаа өөрийгөө гайхаад ядаж хүүтэн усаар толгоогоо угаах гэсэн биш. Баруун гар нь гар биш ногоон үстэй жижигхэн охин болцсон байдیں۔ Шок за. Бүр гайхаад тэр хаваар чин төвөөж өгч байгаамаа. Тэд чи хин бэ гэхээр нөгөө охин нь яа юу вэ энэ зүуд биш үстэй. Миний хайртай Сейжи бэн штэ. Би чамд хайртай чамайг 3 жил крашлж гин гэд болтгүй. Энэ охиныг Midori гэдэг бөгөөд аль аль нь яагаад ийм зүйл тохиолдсныг бол мэдэхгүй. Ингээд асуудлыг олохын тулд хичээлээ таслан барин Midoriгийн гэрт очисон биш зүгээр л том орд харш амар баян алей охин байдیں۔ Дааж өөрчлөгч нь танихгүй юм болохоор оруулсангүй. Буцах замдаа метроны буудлын дээр Midori яг энд л өдөр бүр Сейжиг хардаг байсан. Даанч яриа өдөж чадахгүй, хайртайгаа ч хэлж чадаагүй. Тийм болохоор одоо ингээд чиний баруун гар болоод хамт байгаад үнэхээр их баярлж ийн л гэдэг. Сейжи бол хурдханлж дөрийн баруун гараа олж авмаар байгаа штэ. Энэ үеэр ангийнх нь оосоо муу залгаад яг одоо гэрт чи очлоо. Чиний шүтэн бишрэгч 2 охин чамтай уулзмаар байна гэснээр Сейжи гуяа алгадаад баярлал хар урдаараа гэрлүүгээ явлаа. Midoriго муми шиг ороогоод ганц ч үг ган хийхгүй дуурч болохгүй гэснээр охтууд ширж гин. Анх удаа шүтэн бишрэгч охтууд нь ирж уулзж байгаа болохоор ёо одоо л нэг юм найз охинтой болох нь гэж бодоод хөөрцөн баярлаад баг нэгэнтэй нь үнсэлцэх гэж байтал зан гойдیں۔ Нөгөө 2 охин нь Сейжиг юун крашлах атмаа новшгээд үзий хадаад баг алах гэд дайрч яадаг шүү. Хөөрхийн Midori энийг мэдээд Сейжиг хамгаалаад нилээн чанга модоор цохиулаад ухаан алдсан. Тиймээс дахиад ийм аюултай үйлдэл хийхгүй шүү гээл Сейжи ууртайч Midorидоо санаан зовсон болтой. Харин нөгөө талд жинхэнэ Midori маань ухаангүй орон дээрээ хөвтөж байх бөгөөд ээж нь үнэхээр их охиндоо санаан зовж яадаг. Ээлжид нэгэн шинэ өдөр эхлэхэд Midori маань хайртай залуудаа хоол унд хийж өгөх гэсэн биш. Гарна гэдгээ мартаад нойрмог байгаа Сейжигээ булан дохоод цохиод өөрөө ч хоолны материалаа даахгүй хүгэлж өгч гинөө. Бүр олоогүй гарн болцсон болохоор мэдээж халдан байгаа. Тиймээс би Сейжид хайртай гэсэн даашин зоёод өмсчиж. Үнэн игдүүтэй ааш муутай Сейжи бол хичээлдээ авлаа чимөөстэй дуграад үзээрэй гэл мууми шиг лахиал ороож өгч гин. Харин сургууль дээр очиход хүн бүхэн түүнийг хулиган болохгүй бүтгүй юм хийж явдаг гэсэн цуу яриа газар хаснаас болж бүгдэл ширээгээ хүртэл Сейжигээс тусгаарлсан байдалтай. Энэ бүхнийг харсан Midori бөөн уур. Чи хүн биш үү? Миний Сейжиг яаж байгаа юм бла бла гэж байхаагаар сургууль дээр Сейжитэй үзэлцэх гэж ирсэн гарууд тэр хаваар нэг үүмэн дэгдээж байна.
Аясаа явуулах гэж оролцсон боловч нөгөө хэддээ бараг л олцлогдонгаа алдана. Энэ үеэр алдарт Сэйжи маань ирээд баруун гараараа биш ч гэсэн бүгдийг нь химэх нүдэд айлгаад явуулчлаа. Гэхдээ хичээл тарсны дараа нөгөөдүүл нь Осамо найзыг нь барьцаалаад энэ газар л ирэхгүй бол найзыг чи алан таална гэд захиа үлдээсэн. Үнэн зөвөн байгаад тэ очихоос өөр аргагүй штэ. Очоод харин манай Сэйжи ерөөсө зодтолдохгүй, эсэргүүцэхгүй, задуулсаар хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа учраас хулигаанууд тоохгүй яваад өчтдөг. Найз нь мэдээж чөтгөрийн баруун гараараа бүгдийг нь хашраах байсан яагаад зодтолдохгүй байгаа юм гэдэм байх. Сэйжи хариуд нь өөрөөс нь олж өөр хин нэг гимтээсэ гэж ерөөсө хүсэхгүй байна. Хэрвээ энэ хэдтэй зодтолсон бол дахиад сургууль дээр нь ирж өмнө тарина гэсэн байдлыг нь ангийн дараа Аясын нууцаар сонсоод Сэйжи бол хулиган багийн биш юм байна. Харин сул дорой хүмүүсийг хамгаалдаг гэдгийг ойлгож байгаа юм. Аясын ширээгээ хүртэл Сэйжигийн хажууд ойртуулж байна гэдэг нь түүнийг муугар боддог байсан бол нүгүү олжээ. Удалгүй Мидоригийн дахин очсон ч оролтгүй. Харин ээж нь бол манай Сэйжиг таниад сүйдмэд болж байна. Охин минь сэрхгүй юм байдалтай агаад удаж байна. Чамд их сайн байсан гэл хамаг нууцыг нь хэлээд таялаа. Харсаг чинь нэрээ жижигэн Мидори том биеэрээ ухаангүй хөвтөж байна. Ээжийг нь цай авчрах хойгуур манай хоёр ярилцж агаад жижиг том бие хооронд нь нийлүүлэх юм бол ядаж урдын байдалд орох болов гэд Сэйжи нүдэн анжаагаад жижиг Мидори өөрийнхөө мөөмөнд наалдаад байна. Энийг нь мэдээж гаднаас орж ирсэн хүмүүс хараад Сэйжиг Мидоригийн эмзэг газар нь хурж ийн гэж буруу ойлгоод тайлбарлахын завдалгүй алангаал алдна. Ингээд дахиж очих нүргүй олжээ хөөрхий. Бүтлгүүцээ хоёр гэртээ ирээд сайхан хоол унд хийж идэд Мидори маань байнга Сэйжидээ хараа илчилсээр нөгөөх нь бол хүлээж авч байгаа ч юм байхгүй хэрэлдээстэй. Энэ хоёрыг дайлжганаж байхаагаар Сэйжигийн газар дээрх ганц атмаа их чинь ирээл ганцаараа яриад ахаар нь найз охингүй болохоор бүр мэдрэл муутай галзуу болж байгааг нь харж дооглож гэрээс нь ирсэн хідэн цаасыг нь булаагаад авчлаа. Тэг мөнгөө буцааж авах гэж зодолдож байгаад баруун гаранд нь байгаа Мидорыг харсан их чинь бүр бас шок. Гэхдээ их чинь бол бүр баярлаад миний муу мангард үг харж хамгаалах хөөхөн охин байгаад нь баярлаа гэл гадаа гарсан чинь пүү битүү байгтай гарууд том ихчээ ухааны юм яриад энэ залуучуудынхаа атман юм шиг байлээ мөргөж сүгдөөд сүйд болцоож исэн. Ингээд бөөндө халуун аршаан руу явхаар болсон бол Мидорид энэ бүхэн яг л мөрөөдөл шиг санагдчихлаа. Хайртай үнтэйгээ салхи татуулан хурдлаад нар жарахыг камтаа харна гэдэг бол тансаглал ажээ. Зорсон газараа эрсгээгээд ёстой битүү уулт бөөн согтун хүмүүс нөгөөдүүл нь рин ихчиг гайхшруулж үзүүлбэр үзүүлэх гэсэн ч юусоо болтгүй. Араас ч Мидориг минь гаргаад ирэхгүй байлгүйдэ гэсэн чи та нар муу сайн малнууд гайхалтай үзүүлбэр гэвэл энийг л хэлдэг ингээд баахан залуучуудын өмнө Мидориг минь гаргаад ирдэг нөгөөх нь ихчээд сандраад баларж байгаа юм чинь. Мидорыг хамгийн гол нь хүүхэлдэй гэж бодоод нөгөө согтуу залуучууд хацар мөөм гэд хүрхгүй малга. Энэ бүхнийг Сэйжи тисгүй Мидорыгаа хамгаалаад ёо бөөн зодон тэрүүгээр нэг согтуу хүмүүс хамгийн гол хэргийн эзэн рин ихч энд тасарсан удчих жишээ нэ. Маргааш нь манай хоёр халуун усан даваа нэг ойлголцоод Мидорын нуруу мурууг нь сайхан угаагаал байж идэл их чин шав шалдан ороод ирдیں۔ Ингээд Сэйжигийн бага насны талаар ярина. Цаа чин багтаа үнэхээр даруухан хүүхдүүдтэй зодтолтох нь байтугай бүр муухай үгч хэлж чаддгүй их л зөөлөн хүүхэд байж харин рин ихч байнга л дүүгээ өмөрч хамгаалдаг. Тэгээ сүулдэ дүүдээ муу хүмүүсийг хашраах хэрэгтэй. Бити юм сул дараа байгаадаа өөдөөс нь дээрлэхүүлэхгүй зодолт гэж хэлээд өөрийнхөө мэддэг чаддаг бүх юмаа л зааж өгсөн байдаг. Заахтаа маш хатуу аргаар дээр нь миний дүүгийн баруун гар бол чөтгөрийн гар гэж бод гэж өөртөө итгүүл гэснээр Сэйжиж өөртөө улам ихтгэлтэй болж бэлтгэлээ тасралтгүй хийж өөрийгөө хамгаалахаас гадна дээрлгүүлж байгаа гадуурхсан нэгнийг хамгаалдаг нэгэн болжээ. Өдөр бүр хайртай хүнийхээ талаар олон зүйлийг мэдж байгаадаа Мидори бүр үнэхээр их талархаж үгүй тэгэд хөөрхийн нэг тэмдэглэлийн дэвтэр дээрээ байнга тэмдэглэл бичдэг заа. Тэ ахав Сэйжиж овоо зөөлрс юм уу яасан бяцхандаа хувцас авч өгөхөр болоод манай хоёр аниме дэлгүүр орвоо. Пүү тэгсэн тэнд нь битүү атакунаар овоорчч. Яаж ээж агаад хувцас авах гэсэн ч Мидори маань янз бүрийн хувцас өмсөд далчганаад болтгүй. Гайдам шиг ангийн хаан улаан атаку Такабин савата таарчих юм аа. Нөгөөх нь ёо галзуу нохой Сэйжиг ийм сонирхолтой гэж ёстой мэдсэнгүү мань нууцыг чинь хинт ч хэлэхгүй ямар дүрдэн дуртай юм баруун гарт чинь юу байгаа гэл шалгаагаад бөөн болж ийн. Ганц сайхан цохиж аваад тэндээсээ зүхтаад хувцасчгүй юучгүй тийм байсан ч Мидори маань ойч хитгэвтэй сайн болохоор би Сэйжид бүр маш их хайртай гэж шинээр өмсөх юм хийцэн байгаа юм чи.
За одоо тэгэхээр Сэйжигийн гарны талаар хальт мэддэг нь Такамизава болсон. Гэхдээ нөгөөх нь таарсан ч танихгүй юм шиг зөрөөд тэгснээ хичээл дуусаад дээвэр дээр уулз илгэж гин. Уулзнаа. Зяк Сэйжи гой. Энэ бүх хугацаанд чөтгөрийн баруун гарчин болттой ясан. Би бүхнийг мэдсэн гэснээ сүгдэж мөргөд гуйж гин. Найзаа би чиний хүүхэлдээ ганцхан удаа л хармаар байна гэд үхлээ штэ. Яг өөрөө мар ингээд ийм дүр шүтдэг. Тэгээд байн гарандаа авч явдсан байх л та. Яг тэрүүн шиг л Сэйжиг отаагүй гэд ойлгоцсон байгаа байхгүй юу? Мидорыг хүүхэлдээ гэж бодоод тэг гүрэж байгаа тий сүулдэ бүр харуулахаас өөр сонголтгүй болохоор харуулчлаа. Тэг Мидори ядж байхад яг энэ үеэр нь юм ярихгүй ч гэсэн найтаагаад ийм гой хүүхэлтэй хаанаас авсан хилжээж гэл яг уйллаа. Сэйжиж гэрийнхэн гадаадаас авчирч өгсөн юм гэсэн чи гадаадаас ирсэн үнтэй хүүхэлтэй болохоор найтаах нь аргагүй юм байна л да. Гоё юм гэл энэ яриа өндөрлсөн ч нэрээ нууцлаад Мидорид даашин явуулчих. Тэгэл алсаас дурандаастай. Учир нь хувцсыг нь сайлах үед артталт нь үйлдвэрийнх нь шошго харагдана гэж бодоод байгаа юм. Энэ болоогүй заа хаа явсан газар нь дагаад Мидоригийн гараа заах хөдөлгөөн, царайны хувирал бүр яриад байгааг нь сонсоод ямар гоё гадаадын хүүхэлтэй вэ? Би ч гэсэн ийм гоё хүүхэлтэйтэй болмоор байна гэл амар атархлан төрнө. За мэдээж андж агаад үйлдвэрийг нь харах гэсэн ч байхгүй штэ. Сэйжиг бүр хүүхэлдэйн гартай гэдгийг мэдээд үнэхээр дог тасархаа санагдаж эхэлж байгаа юм. Манай хоёр нууцаа мэдэгдсэн болохоор Такамизава бүр давраад дуртай газараа дуудаж өөрийнхөө хийсэн хувцаа Мидорид өмсүүлээд модель энтер болгоцсон. Сүүлдээ ч Мидориг өөрийнх нь гарлуу шилжээд үүрт хамт байцгаая. Би чамайг хайрлаж хамгаалж юугаарч дутаахгүй гэж солиороод үнэн дураараагаар харин Мидори энэ бүхнийг хөнхөн тайлбарлаад эд баялаг юу ч хэрэггүй хорвоо дээр ганцхан хайрлах хүн нь зөвхөн Сэйжи гэдгийг хэлнэ. Такамизава ойлгосон ч бид найзууд юм чинь чи энэ хагас шалдан хувцсыг өмсчих гээд дайрж ягаад дахиад нэг сайхан цохиуснаас болоод ой санамжаа алдаад урдын гунигт дугаа чимээгүй байдаг Така маань үнэхээр цоглог гал цогтой болчихжээ. Тэгээ ой санамжаа мартцсан болохоор одоо манай Мидорыг ч гэсэн мартсан гэсэн үг. Шинэхэн хичээлийн нэг өдөр эхэлж Сэйжи хичээлдээ хоцорч багшийнхаа нүүрэн дээр гიშгсэн хичээл дээр унтсан 0-д багшигаа нэг сайн чадсан зэрэг асуудлаас болоод багш нь бүр заавал сургуулаас хөөнд барина гэдэг дээрээ тулцсан. Харин нэг гар дээрээ 100 удаа сунаавал хөөхгүй гэхээр нь бүр арай гэж сунаагаад өгч байгаа амтан гэртээ ирээл пицца захиалчаал хөргөгчөнд байсан шилтэй зүйлийг ус гэж бодоод бүр нилээд залгилцээ чи их чин усны савнд текила хийжээ. Тэр дороо согтоод бүр тасарсан заяа. За энэ боломжийг ашиглаад Мидори гэр орноо сайхан цэвэрлээд авъя гэсэн чинь эхлээд утсан дуурч шүү. Санаандгүй ярьснаас болоод найзууд нь гэрт нь юу эмхтэй хүн байгаа болоо гэж гайхалаа. Дараа нь захиалгын пицца нэрчиж тооцоогоо авахгүй л орилоо л. Мөнгийг нь олж чадаагүй болохоор биеийг нь чирээл мөнгөө олсонгүй гэсэн чинь хүргэлтийн хүн айгаал ухаан жолоогүй зүгтцэн. Арай гэж тайвшраад чалаа ууж идэл дахиад нэг хүн ирчиж шатнаас унан барин биеийг нь авч очивол англи хэлний сургалтанд суухгүй гэл ахад ихч бол сургалтаа шахаастай. Сүүлдээ толгооноос нь цусурсаад дээр нь ам нь хөдлөхгүй яриад царайн цонхизэн байгааг нь их хараад нэг л жихүүцээд яад өглөө. Ёо энэ хэсэг бүр үнэн саадаг цаа. Хөөрхий тэгэл Мидоригийн хувьд бол маш хүнд өдөр байсан болохоор өглөө нь ханаа түрээд татгаа авцсан. Жаахан юм байж ижилтэл би зүгээрээ чи хичээлдээ ав гэлэн. Ингээд анх удаа Сэйжи маань Мидоридоо санаа тавьж халууныг нь буулгаж хоол унд хийж өгч байхад нөгөө талд ангийнхан нь аяасаа алдаж болохгүй боломжийг ашиглан дурлсан Сэйжидээ гэрийн даалгаврыг нь аваачиж өгөнгөө ханаа төрсэн хэмжээ халамжлан ухааны ботцсон явж идэг. Харин хурш айлын Шори охин гэрийг нь зааж өгөхгүй даалгаврыг нь аваад би өгчийгээл цуцчих жагаа. За ашгүй Мидори ч өвчнөн нэдгээд хичээлдээ очиж нөгөө сунаалгаж зовоодог багш дахиад турник дээр 100 гараараа 100 удаа сунаа гэж авдیں۔ Тэг Сэйжи шартай юм болохоор сунаагаа лайлаа. Мэдээж тийм амар байхгүй нь тодорхой. 99 удаа сунаагаад үнэхээр явдгүй. За энэ үед Мидори хайртай хүндээ заавал туслана гэд баруун гараараа хөрх юм ийм жижигхэн бас биеийн муу ээжиж нэг удаа сунааж тус болж байгаа юм. Гэхдээ л багш нь нэг сунаалт нь баруун гараа хийсэн штэ тоосгүй гэд бүр үнэн зөвөн хүний хөдөлмөрийг үнэлдэггүй юм байлээ. Мидори Сэйжитэй өнгөрүүлж байгаа бүх өдрийг бүр маш ихээр хайрлаж дурлалаар амралтын өдрөөр Сэйжиг ногоортол нь унтуулахгүйгээд манай хоёр болцохоор болвоо. Тэгсэж хурш айлын Шори охин гэр бүлийнхэнтэйгээ амралтаар явахгүй аав ээж хоёр л яв би ахтайгаа үлдэнэ гэд үлдээсгий. Тиймээс Мидориг харуулж болохгүй штэ. Гадуур хамт явж идэл аясын нууцаар олоод харчнаа. Дотроо бол арай энэ нэг юм чин жоохоо охин сонирхтын биш үстэй гэл балаа юм бодоод амжилгүй яах вэ?
Сэжи Шиорыг төрсөн дүүшгээс сандгийн болохоор их л хайрлан Шиори харин ахтаа гэр бүлийнхээ талаар хэлдэг. Аав нь нас барцсан харин ээж нь түүнээс хойш өөр хүнтэй гэрлэж бүхий л зүйлийг өөрийнхөө л хийдэг болсон. Надад теста хамаагүй падгүй гэх мэт том мөршгөл юм ярьж өгч гинөө. Тэг жаахан амьтныг хөгжилтэй байлгах гээд автомат тоглоомын газраараа тоглосон биш. Жинхэнэ нүдүүлтийн байгаа юмстэй. Аргагүй штэ баруун гартнаагаа Мидори ийм тоглоом сайн мэдгүй юм чин. Тэгсэн тэнд рин ихч байж тараад Шиорыг балбаж хайнаа. Энэ Сэжиг ихч бас л гоё хичээлээ. Гоё нь өөрөө утгал даа гэд ахгүй те. Гэтэл рин ихч Шиори хоёр амар бест үз шиг цаашлаад багшээ болчлоо. Юу болоод байна те. Тэгсэн их чинь Шиорыг Сэжид талтай гэдгийг мэдээд янз бүрийн хувцас өмсүүлээд балаарч өгнө. Тийм байсан ч Сэжид жоохон дүүшгэн санагдаад ерөөсөө хөвгөлтэй сонирхолтой санагдахгүй штэ. Рин их юу нь бол албаар хорлох гэсэндээ биш, Шиорыг хичнээн жоохон ч гэсэн түүнд ярилцах бас ойлголцох хүн хэрэгтэй байгааг хэлснээр Сэжиж хайрлаж байгаа хэрнээ хатуухан хідүү өгдүүдээ хэлж Шиори ашгүй нэг юм ээжтэйгээ ингэж нэг ойлголцлоо. Энэ үйл явдлын дараа Аясаа албаар Сэжигийн сууж байгаа газар ирж бүдэрч унангуудаа надад 2 киноны тасалбар байна. Хаях гэхээр хайрын чи үзэх үү гэдэм байх. Сэжи ч юм бодохгүй зөвшөөрч нөө. Гэхдээ Аясаа угаасаа энэ тасалбараа хамт үзгээл зорж авсан байгаа аахгүй юу? Бөөн баяраагаас тээ. Аястай гэртээ очсон Сэжиг яаж өөртөө татах болзооны хэдэн зуун төлөвлөгөө гаргах заалж гинөө алж гин. Кино үзэх цагч боллоо. Аясаа аюу ач холбогдол өгөөд гоё хуцлаад оцсоч. Сэжи маань ганц кино үзэх чиж юу амар гангалцсан гэд юроосоо эмхтэн үнэн нүдээр хардггүй. Албаар бүдэрч унаад Сэжигээр тэрврүүлэх гэсэн ч бүтлгүүдчлээ. Киногоо үзэж байхдаа Аясаа айж тэрврэнгээ бодцсон төлөвлөсөн. Учир нь энэ киног цаачаа аль хэдийн үзээд 3 удаа л амар цоцоох хэсэг байдгийг нь хүртэл мэддэм байна. Эхний хэсэг дээр Мидори цочиж орилоод, хоёр дахь хэсэг дээр нь бас бүтлгүүдсэн. За одоо ядаж гарыг нь бариадаа гэсэн чинь Мидориг бариад авсан. Харанхууд харахгүй байгаа ч гэсэн гараараа яста тэмтэрч хүч байна. Ямар сонир нэлцгай юм бэ гээл. Азар нэг өвөө хажууд сууж байсан болохоор Аясагийн гарыг өвөөтэй хөтлөлцүүлээд аюулаас мултраад байгаа юм шүү бараг. Киногоо дуусаад манад очиж хоол идий гэрт хинч байхгүй гэдэм байх. Сэжиж мөнгө муу байгаа болохоор айлын ол буудчих санаатай тэгсэн шууд явахгүй замаараа дотор хувцас бас бикини аавна гэл шалдан өцгөө өөрийгөө харуулж өглөө. Сэжи бүр юун тэрийг тоох хурдаа очиж хоолоо идэхимсэн л гэж бодож байгаа. Очоод сайхан хоолоо хүлээж идэл Аясаа талчганаад усанд орж агаад хоолод хүлээд тэрэндээс хандраад шалдан угаалгын өрөөнөөс гарч байгаад ухаан алдасгий. Нэлээд эвгүй байдалд орсон сэрэгтэн Сэжи харин ухаантай зайлог хувцсыг нь өмсүүлээд захиа олдог явчихжээ. Манай хоёр харих замдаа Мидоригийн байнгын ганцаараа очдөг байсан буюу хизээ нэг өдөр Сэжитэй хамт очихыг хүсдэг байсан газар нь ирдیں۔ Эндээс хот бүр дэндүү үзэсгэлэнтэй харагдах бөгөөд Мидори яг энэ цаг мөчийг бүр маш их хайрлаж нандинаж яг түүний хүсэл мөрөөдөл биелсэн юм шиг санагдаж байгаа хаа. За ингээд өглөөс ирэхэд Сэжи жижигрээд Мидоригийн баруун гар болсон байх нь тэрэ. Бүр хоёулаад шок цаашаа. Сэжи өстө бөөн үргүй одоо тэгээд уурлаа гэт яхав тэ. Удаан хугацааны дараа биендээ орж алхаж байгаа болохоор нэг тийм цаанаасаа л Мидорид гоё санагдаад харин Сэжид жижигхэн биетэй дээр нь хөлөөрөө явж чадахгүй болохоор үнэхээр дасаж өгөхгүй маш тухгүй байгаа даа байхгүй юу. Тэгэд Мидори энэ бүхэн нь хэцүү байсан ч гэсэн Сэжид хилдэггүй байсан байгаа юм. Өмсүүлэгч юм олдохгүй нөгөө би Сэжид хайртай гэсэн даашин за подолк болгож өмсүүлээд Сэжийн зөрүүдлээд дарганаж хүч байна. Тиймээс нөгөө аниме дэлгүүрээ орж цаатганд чинь хувцас сонгохоор боллоо. Мидорич дэггүй юм болохоор Сэжид янз янзэл хувцас өмсүүлээл тэгсэн гаднаас нэг гаш тонтой залуу орж ирснэ. Мидоригийн хажууд очиод юпэг хэсгийнхэн зургийг дараа зогсоод байд юм да. Сэжи мэдж байгаа ч гэсэн жижигэн битэй учир дэмэл уурлна. Энэ үед Такамизава хаанаас ч юм гарч ирээд хөөе арчаагүй бацаанаа. Эмэгтэй хүний зургийг нууцаар дараад тахтын яадын чи чам шиг чарлбаанууд атаку бидний нэр хүндийг гутааж яана гэл эр хүн шиг зан гаргаад хөөгөөд явуулсан. Такамизава Мидориг хараад нэг л танил санагдаад байгаа ч гэсэн азар тандгүүлдэ нөгөө ай санамжаа алдсан маа штэ. Уцаа авч чадаагүй бүтлгүүцэн хоёр маань харах гэсэн ч Мидори ангийнхаа Ивасакитай таарад нөгөөх нь чи сэрсэн юм уу би хаана гайгүйстэй нэтрэ гэл жаалж уул юм ярьжсэн. Найс нь удахгүй урлагийн сургуульд орох ч явлаа гэдэм байх. Тэгээ энэ бүхнийг сонссон Мидори уйтгар гуниг тавцаар учир нь бүх хүмүүс амьдралынхаа төлөө хичээж тэмцэж сургууль соёлдоо явж амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжилж яхад Мидори л ганцаараа зөнгөрцсөн ямар ч зориггүй байгаад байгаа юм шиг санагдаад асгартлаа л уйлж гин.
Сэжиж боломж олцсон дээр нь учир айдлаа найздаа бүгдийг тайлбарлаад хэлгээд нөгөөх маань араас нь гүйгээл хаалгаа онгойлгох гэсэн биш буцаал баруун гарандаа орцсон сэрдэг. Тэгэхээр энэ бүхэн яг зүүд байсан уу, бодит байдал байсан уу гэдгийг хоёулаа л мэдгүй. Гэтэ яг адилхан зүүд хоёулаа зүүдэлсэн байдаг. Гэтэ ер нь бол бараг л бодит байдал байх гэж бодсон. За яг энэ үеэр Такамисавагийн алдсан ой санамжийн сэргээд Мидорийг санчнаа. Тэгээ дөрмийн дагуу тагнан мөрдөн араас нь дагна. За тэгээд тэр хоёрт маань амар том бизнесийн санаа олсон гэд тэрийгэ танилцуулж байна. Midori Set гэсэн пен сайт аль хэдийн ажиллаулаад хандлт нь бүр хагас сая давтсан явж байна. Цаашлаад Otaku-нар очдог аниме үзэсгэлэн худалдаан дээр авчирснаа энэнийг зар гэдэм байна. Тэр нь болохоор Midori-гийн хүүхэлдэйн олон янзын хувилбарууд сайт нь хандлт их аваад байсан болохоор шууд мөнгө олох бизнес санаа төрсөн байгаа юм. Тэгээ энэ бүхэн Сэжи Midori хоёр дургүй байсан ч хэрвээ энэ байгаа бүх бараа зарагдчих юм бол орлогынхоо 50%-ийг өгнө гэж байгаа юм чинь. Ёстой дургүй байсан ч мөнгө хэрэгтэй учраас гуяа алгадаад зархаас өөр сонголтгүй. Эхэндээ хүмүүс тоохгүй байсан ч Midori өөрөө туслахаар болж Сэжи зүгээр л гарандаа хүүхэлтэй бариад амаа хөдөлгөж байгаа юм шиг жүжиглэн жинхэнэ Midori барааныхаа танилцуулгыг хийснээр тэнд чинь бүр битүү очор бүх фигурүүд нь дуусаад хүмүүс нь сүулдэ аавна гэж уурлаад Сэжигийн гарт байгааг нь үн хаялсан гэл халаан болж байгаа юм аа. Бүр алдарт цуглуулагч Кёмото ирж өндөр үн хэлсэн ч бити даварцгаагаад та нар миний Midori-г хязгаарч мөнгөөр үнэлнэ гэж байхгүй гэж хэлсэн нь тэнд байх бүх Otaku нарт таалагдаж Сэжи маань хүүхэлдээ цуглуулагчдын үлгэр жишээ баатар болчдөг бүгд түүнийг хүндэлж шүтэн биширч байгаа юм чинь. Удалгүй бид маш сайхан мэдээ сонсох бөгөөд хүүхэлдээнээс өөр зүйлийг сонирхдаггүй Такамисава маань дурлжээ. Тэгэд хэрхэн найрах үерхэх болзооны талаар зөвлөгөө Сэжигээс авахын гинэ. Нөгөө Сэжийн чаваас нэг ч удаа болзож үзээгүй штэ. Гэтэ тэрийг мэддэгдүүлэхгүй гээл ямартай ч нөгөө охиныг нь хамтдаа харахаар болсон чинь нэг л танил царай. Гэтэл Такамисавагийн хайртай цуглуулгын хүүхэлдээ Марин Чантай яг адилхан охин байд юм да. Нөгөө хоёр нь бүр яг дурлсан юм уу да зүгээр л Маринтай адилхан болохоор инглээ тэглээ гэл хөвгөлтэй юм болж байна да. Тиймээс манай хоёр тэр охинд Такамисаваг аль болох таалагдуулахгүй байх талаас нь хувцас сунар сонгосон биш. Нөгөөх нь ямар өвөрмөц хувцлалттай дог залуу вэ гэд байдал буруугаар эргээд байна. Тэгэхээр Сэжи өөрөө атман дүр товрал авцсан чинь Такамисава дурлсан охиноо өмөрөө зүйд олж байна. Дурлсан охин нь эргүүлээд Такамисавагаа хамгаалаад Сэжиг бараг л зодцдог. Амар атмаа охин байсан юм билээ штэ. Үүнээс нь болоод Така айгаад зогтож байгаа бол зодон зохин аль хэдийн Такамисавад дурлжээ. Тэг энэ хоёр ямар тааж бүтчих охоо угаасаа. Харин Midori гонигтаж байгаа юм шиг эсвэл аз жаргалтайж байгаа юм шиг. Удалгүй Сэжигийн хэдэн найзууд тогтуудтай танилцаж хамт суухаар болдгийн ууг нь. Тэнд нь тэгсэн чинь ангийн дараа аяасаа нөхөр тууж авж гинөө. Энэ маань зүгээр найзууд нь дуудаад байгаа болохоор ирсэн бөгөөд өөрийнхөө үнэн төрхөө нууж малгай өмсөө чил зүвчлээ. Сэжиж ангийн дараа танихгүй чи надад таалагдаад байна гэж солиор зүгж гинэ. Сүүлдээ шийтгэлтэй тоглоод энэ хоёр яг үнсэлтлээ хөөе. Энэ бүхнийг твчихгүй аяасаа зугатаал явчлаа. Үүнээсээ болоод Сэжид гомдоод хэсэгтэл уурлаастай юм дагахгүй. Нэг өдөр Сэжи харих гээд явж итэл Midori-гийн сайн найз Кота ирээд чухал ярих юм байна л гэж байна. Сэжи ч ерөнхийдөө юу ярих чагааг нь гадарлсан ч гэсэн их цагаандаа гараад баруун гаранд минь найз ч юм байна гэд хэлж чадсангүй. Midori ч гэсэн хэлхийг зөвшөөрөхгүй байгаа. Кото харин Midori-г түүнд сайн байсан. Одоо ухаангүй байгаа. Заавал та очиод уулзаад өгөөч гэл арай гэж зориг гарган хэлж байгаа юм. Учир нь Сэжиг галзуу нохоо гэдгээр нь мэдэх тул зодуулах үе, инээтрэ хориулах үе гэж их л айсан юм шиг байлээ. Сэжиж ийдэг татгал заал өнгөрнө. Тухайн нөхцөл байдлын дараа Midori-гийн өмнөх үйл явдлууд гарах бөгөөд одоогийн Сэжигийн гарт байгаа Midori бол хэлэх гэснээ хэлцдэг галзуу талдаа экстравертчтэй тий. Гэтэл бодит амьдрал дээрх Midori маш таруухан интроверт, өөрийгөө илэрхийлэхдээ муу, дээр нь өөртөө итгэлгүй тийм охин байсан юм байна лээ. Тиймдээ ч Сэжид хайртай гэдгээ хэлж чаддгүй, байнга л холоос харж ширтдэг байсан байх. Энэ үзэгдэл ингэж солигдноо. Удахгүй улирлын шалгалт болох гэж Сэжи зал ашиглаж Midori-гоор шалгалтаа өгүүлэх төлөвлөгөө боловсруулад шийтгэлтэй тоглоом тоглоод хожсон нь хүслээ хийлэн гэсэж Сэжи өөрөө хожигдоо наадын. Midori-гийн хүсэл нь худлаа байсан ч хамаагүй зүгээр л Сэжигээс хайртай гэдэг үг сонсох байсан ч Сэжи ерөөсөө хэлж чаддгүй. Өмнө нь зөндөө олон охидод хайртай гэдэг үгийг хайр найргүй хэлдэг байсан юм байж ерөөсөө энэ үг амнаас нь гарахгүй.
Нөгөө талд ээж нь Мидорыг сэрэх гээд хамгийн сайн чадвартай эрдэмтэй гэсэн лам хувраг бөө энэ төр гэртээ цуглуулсан. Нөгөөдөл нь яг яасан талаар нь мэдэхгүй худлаа мөнгө авах гээл цохиж гарна уу. Кота ч ялгаагүй дахиад сээжийг ятгах гээд сургууль дээр нь очиж цаадхыг чинь зотгоод хитэн гарууд хүлээж идэг. Тэгээ энэ эдэг чаваас найзна гэж бодоод яриа өдсөн биш хулгайн гарууд Котаг найзна гэж бодоод зотох гээд аваад явцсан үү. Тэг бүгдийг мэдсэн сээжээ очиж авахар л болж байгаа. Очсон чинь Котаг шалдлаад төрсийг тэн хүлцэн өөр химэн яах нэвдэ те. Ихэндээч баруун гаргүйгээр зодолдоод болоод байгаа боловч сүултээ арай бардгүй. Мэдээж Мидори туслаад ялалт байгуулсан ч тэр хоёрын дундын нууцыг Кото санаандгүй байдлаар мэдчихдэг. Тэг үүнээс олж Мидори дуурлаж ээж чинь тэнд чамайг гээд ямар их санаа зовж байгааг мэдчихээн үү? Хэдүүлээ очиод бүх хүннээ хэлээд учрыг олъё л доо. Шинжлэх ухаан хөгжсөн энэ 90 үед яаж иж байгаад учир нь олдох байлгүй дээ гэсэн ч Мидоригийн дотор яг юу бодож явдгийг хинч мэдэхгүй харин сээжийг хэлэхэд тулвал хизээч хэлж болно. Тиймээс хэсэгтээ азниал гэж байна. Тэгэд яагаад ч юм бүх зүйлийг энэ үзмэрч мэдсэн юм шиг Мидори охины сүнс нь өөрөө хүссэн үедээ л бидээ эргэж орно. Тэр хүртэл бид хүчээр сэрээлээ ч гэсэн дахиад энэ байдал руугаа шилжин гэдгийг сонссон ээж нь бол сэтгэл санаа нь шалаар нэг болж аамаа. Удахгүй өвөл болгож байгаа учраас Мидори хайртай залуудаа оролт нэгэж байгаа боловч цанаа л нэг гунигт бодол тавтаад байна. Тэгээд энэ бүх хугацаанд буюу Сээжигийн гар болсноос хойш ямар олон зүйлийг мэдэрсэн хайртай хүнтэйгээ байх үнэхээр аз жаргалтай байсан өнгөрсөн бүхнээ бодсоор хэсэг хугацааны дараа Сээжи сэрээд Мидоритой юм ярих гэсэн чинь тэр аль хэдийн алуу болжээ. Түүний чөтгөрийн баруун гар эргэн ирсэн байв. Яг л энийг хүсэж байсан Сээжи яад ч юм бэ аз жаргалтай байх байдал Мидорийг л хаа явсан газараа бодож санаж өөрийгөө яагаад байгааг бүр ойлгохгүй байгаа л нөгөө талд Мидори сэрсэн ч унтчих хугацаанд яг юу болсон талаар огт санахгүй байна. Ягаа одоо Сээжигийн баруун гар байснаа ч санахгүй аа гэсэн үг. Сээжи харин гуниж гутрахгүйгээр урдын адил хулгай амьдралдаа орох хэрэгтэй гэж утсан юм уу яасын зодон үдэ хийсээр л явж ах шиг цус нүжөндөө хутгалцсан байхад аясаа ирээд зориг гарган өөрийнхөө сэтгэлээ илчлэн тврээд авна. Гэхдээ энэ бүхнийг Сээжийн хүлээн авах боломжгүй. Учир нь тэр одоо өөрийгөө ч ойлгохгүй байгаа үргэлж хамттай байдаг байсан Мидори байхгүй болсон учраас сэтгэл нь хоосроод өөр хий нэг дахиад амьдралтаа оруулахад бэлэн биш байгаа гэхүү дээ. Энд нэгэн шаналж яхад Мидори баруун гар байтугай өөрийгөө хэр хугацаанд ухаангүй байснаа ч санахгүй уг хүн нь нэлээд тотгошоогоо болохоор баг юм ч ярьдгүй за. Харин Сээжи Мидори хоёрын нууцыг мэдж байгаа Кото дотроо бодож шүү. Баруун гарныхаа талаар хэлэх үү яах уу гээл. Сээжигийн ихч ч гэсэн алхаагүй Мидорийг алуугасныг мэдээд зүүгээ зодож өгч байна. Манай биерийг авчир чамд хизээч дахиад тийм өхөө олдохгүй шүү бацаа минь. Гэрт нь очиод болсон явдлаа хэлэл гээд гүвж өглөө. Оройн Мидоригийнхээ хөөрхөн жижигхэн тэмдэглэлийн дэвтрийг нэгэнгүй уншаад гэрт нь очисон ч орох зориг нь хүрдгүй. Тэгээ үүдэнд нь Котодод харахад өмнөх дурсамжаа Мидориг санахгүй байгаа гэдгийг сонсоод өгчээсэн тэмдэглэлийн дэвтрээ өгөхөө боллоо гэж ярилцаж байхыг нь Мидори холоос хараад нэг л зүйл сэтгэл нь буглаад ямар нэгэн үн цэнтэй зүйлээ алдах гээд байгаагаа ойлгоод хайртай өвгүүнийхээ араас гүйж өгч байна. Кото Мидорид угаасаа сайн гэдгийг нь хэлтэйсэн ч хайртай охиноо аз жаргалтай айлхыг сонгож түүнийг тавьж явуулдаг. За энэ хэсэг бол бүр кино. Сээжи тэднийхээс холдоод удаагүй хэрнээ бүр ямар ч хол явцын Мидориг үгээл байна. Тэгээ явж нөгөө хамтдаа ирэхийг хүсдэг байсан усан оргилуурын тэнд очиход Сээжи бас нөгөө талд нь ирсэн. Мидоригийн жижигхэн тэмдэглэлийн дэвтрийг уншиж уйдгарлан сууж байгаа харагдана. Удалгүй хотыг тайлдах тэрхэн мөчөд Мидорийн өмнөх бүх зүйлээ санахгүй байгаа ч гэсэн зориг гарган гацарч төвдрөм айж сандран барин хайртай өвгүүндээ 1 сарын 8-ны өдөр сэтгэлээ илчилж одоо л тэдний жинхэнэ үерхэл эхэлж байгаа мэт. Одоо Сээжид Мидоригийн өмнөх дурсамжаа мартсан огт хамаагүй тэр түүнийг яг байгаагаар нь хүлээн авч хайрлах болно. Ингээд ерөнхийдөө аниме мэн дуусж гин. Айсэ Сээжи хоёр урдын адил найзууд хിവэрэ үлдэж манай хоёр бол угаасаа үерхэж байгаа нь тодорхой. Такамисавагийн дурлсан охин өөрт нь дурлцсан. Кота хайртай охиноо аз жаргалтай байгааг хараад үнэхээр их баярлаж байгаа бол Шори мэн ээжтэйгээ уулзраа олоод илүү сайн ойлголцдог болжээ. Рин ихч бол атмана хийсээр
За Midori-гийн өдрүүд анимын зүгээр нэг хайр дурлалын түүх биш бөгөөд түүнээс илүүтэйгээр хүний дотоод ертөнц ганцаардал бас хин нэгэнд хэрэгтэй байх гэсэн зүрхний нууцхан хүслийг зөөлөн илбэж өгж байгаа юм шиг бүтээл шиг санагдсан. Гаднаасаа ширүүн тогшин мэт харагдах нэгэн үнэндээ дотроо хичнээн эмзэг зөөлөн ганцаарсан байж болохыг энэхүү анимигийн дүрээр өгүүлдэг. Түүний амьдралд гинтхэн гэрэл мэт орж ирсэн хайр нь зүрхийг нь зөөлөж, урд нь хизээж мэдэрж байгаагүй дулааныг түүнд бэлгэлдэг. Заримдаа хамгийн хачирхалтай бүр хамгийн төсөөлшгүй зүйлс хүний амьдралыг жинхэнэ утгаар нь өөрчилдөг штэ тий. Хин нэгнийг гаднах байдлаас нь хараад өнгөцгөн битгий дүгнээрээ хүн бүр гаднаасаа харагдаж байгаагаасаа өөр хүн бүр дотроо хайрлуулж ойлгогдохыг хүсдэг. Бас хин нэгний жижигхэн халамж чин сэтгэлийн хайр л хүнийг илүү сайн хүн болгож чаддаг байх. Амьдралд заримдаа бид өөрсдөө ганцаардж гин гэж боддог ч үнэндээ хаа нэгтээ магадгүй санаанд оромгүй газар чиний зүрхийг ойлгож чамааг яг байгаагаар чинь хүлээж авах хүн байдаг. Тиймээс өөрийгөө бүх голоорой, бүх хаагаарай. Чиний доторх сайхан сэтгэл хизээ нэг өдөр хин нэгний ертөнцийг гэрэлтүүлэх болно. За тэгээд гоё сэтгэлээрээ давалгаалаад зүрхээр булцгаая манайхаа. Зүрх